Англи улсад суугаа Эрдэнэчимээ хэмээгтэй тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудаа уриалан Children's Book төслийг санаачлан эхлүүлжээ. Уг төслийн хүрээнд англи ном цуглуулан 21 аймгийн сурагч хүүхэд залуус дэлгээлээ. За нийт 31 мянган ширхэг англи ном DVD явуулснаас Доронтой аймагт 815 ширхэг ном, 21 DVD ирж, Хэрлэн сумын 1-р сургуулийн 1996 оны төгсөгч аймгийн төв номын санд эдгээр номыг гардууллаа. Англид ажиллаж амьдарч байгаа хүмүүс одоо нутаг орондоо дэмжлэг болох үүднээс ямар ч үн төлбөргүй өөрсдөө цуглуулаад ямар ч үн төлбөргүйгээр наашаа ачуулаад ингэж ирж байгаа. Тэгээ 21 оноос эхлээд хэрэгжиж байгаа. Тэгээд ухаандаа энийг ачуулахад одоо элчин сайдын яам, тэгээд одоо Англид амьдарч байгаа хүмүүс тэдний гэр бүл тэгээд маш олон хүн тусал дэмжлэгээр одоо энэ бүр ингэж хөдөө орон нутагт анх ирж байгаа гэсэн үг ээ. Тэгээд энэ гол нь одоо энэ англи номнуудыг хүүхдүүдэд уншуулах, тэдний хэлний боловсролыг дээжлүүлэх дэлхийн хүн болоход нь л одоо зорилготой хүмүүс тусалж байгаа гэсэн үг. Энэхүү төсөлд Хэрлэн сумын 1-р сургуулийн 1996 оны төгсөгч англи улсад амьдарч байгаа болормоо нэгдсэн бөгөөд Дорнот нутгийн хүүхэд залуус руугаа чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөжээ.